За сайн байцгаана уу манай Dark юм бэ подкаст юм байна. Dark 3 сарын 18-ны хамгийн сүүлийн дугаар өнөөдөр орж ийн. За тэгээд манай подкастт тавтай морилно. Тэгээ өчигдрийнхээ дугаараас сонгож авсан комент маань болохоор Our Way гэсэн хүний комент байна. Тэгээд амир юмаа 10,000 тохиолдох нэг азгүй явдал юм. Тэгээ ийм өвчтөн хүмүүсийг шууд шийдэхгүй авах хэцүү, шийдэх ч хэцүү. Иймэрхүү хүмүүстэй таарахгүй тул сэрэн болгоомжтой байх хэрэгтэй юм байна да. Гэр орноо гадны хүн нэвтрхээргүй төгжиж цоожсон бол ийм зүйл болохгүй байлаа. Үнэхээр харамсалтай юм гэсэн комент байна. Тэгээ яг мэдээж хөөх юмтад бүр яг л нэг санаандгүй тэр авданд бууж таараа тэр гэрийг харж таараад ингээ орцсон. Тэгээ амар харамсалтай явдал байсан. Дээрээс нь тэр нөгөө Америкчууд чинь явахтаа ч гэсэн тэгээ бас ундахтаа ч гэсэн нөгөө хаалгаа цоожилт хүмүүсээс бэдэм билээ. Тэгээ ялангуяа эн чинь нөгөө 1980-аад онд болсон. Дээрээс нь нөгөө айгу жижиг хот суурин тэгээл одоо хөдөө болохоор тэр авийн баг хүү амьтнаа бүдийн мэддэг. Тэгээ айгу аюулгүй. Тэгээ хаалгаа цоожилох шаардлагагүй гэж би зөндөө сонсч ирсэн. Тийм шүү дээ. Ийм л дээр бол айгу хэцүү. За тэгээ би өнөөдрийнхөө дугаараар Richard Trenton Chase буюу вампир гэдэг хочтой нэг эрэгтэйгийн талаар ярих гэж байгаа. Тэгээд ярихаас өмнө хэлэхэд манай энэ удаагийн дугаар амар муухай дэтэлтэй балиар заван юмнууд дүрсэлж хэлэх болохоор Өөртөө сэтгэл санаа мэдэж сонсороо гэж зүйлээ. Richard Trenton Chase нь 1950 оны 5 дугаар сарын 23-нд Sacramento, Калифорниад төрсөн. Ээж нь Chase-ийг баг багт нь зодддаг байсан гэж нэг 2-3 вебсайтн дээр бичсэн байт юм лээ. Тэд 10 настай байхдаа Richard McDonald Triad буюу орондоо шех, амьтан тамтлах, мөн гал гаргах гэж оролддог байсан. Тэд McDonald Triad гэж зуршлуудыг хийдэг ихэнх хүмүүс нь ууртай догшин ширүүн бол бас том болоод ихэнх нь ингээд цуврал алуурчд болдог гэсэн судалгаа хийдэм билээ. Richard бүр л ер нь 10-11 настайгаасаа ихсүүлээд амар архиудаг, бас амар хартай амиг татдаг байсан гэсэн. Тэгэл ер нь л бол хүн хөтлөө тэгэж архихын донцсон, хартай амиг донцсон байсан. Тэгээ бас дээрэс нь миний зүрх байж агаад ингээд маш удаан хугацаагаар зогсоод байна. Эсвэл миний зүрх уушруу ингээд холбогддог том pulmonary artery гэдэг амар том судас юм байна л та. Тэрийг хүн хулгайлаад аваа явчлаа. Бас ингээд апельсин толгойнхаа хажууд барьж ийсэн аа. Миний толгоороо шууд витамин C орж ийн энэ гэдэг амар сонь юм их ярьдаг хөвгтөөсөн гэсэн. За тэгээд дараа насанд хүрснийхаа дараа hypochondriac буюу байнгын би одоо ямар өвчин тусаж өгөх юм болоо гэж өөртөө байнгын санаа зовдөг сэтгэл зүйн өвчнөд болсон билээ. Тэгээ бас удалгүй ээж нь өөрийг нь ингээ хордуулж алах гээд байна гэж сэжиглээд гэрээсээ нүж гараад тустай амьдрах болоод тэгээд 2-3 хүмүүстэй нийлж өрөө өсөл суудаг. Тэгээд цуг ингээ нөгөө өрөө өсөлтөг хүмүүс нь Richard-ыг ямар их хартай амигт таттай ингээ байнгын согтуу өсвөл ингээ хай болцсон явж байгаа ингээ байнгын гомдол гаргадаг болсон. Дээрээс нь ингээ өрөө өсөлтөг хүмүүсийнх нь зочид ингээ гэрт нь эрдээ майдлаа ингээ том өрөө сууж монгот нь Richard хажуугаар ямар ч хувцгүй нүв нүцгэн ингээ явж мавал тэгэнгүүтээ өрөөнийх нь хүмүүс хэлэнгүүт хүү чи одоо ямар заваарсан юм бэ болооч гэнгүүт л ерөөсөө тоохгүй хин ч юу ч хэлчихсэн тэгэл ингээд шалтан малтан явж маал гэдэг байсан. Тэгсэн чинь өрөөнийх нь хүмүүс одоо бүр сүултээ болохоо яагаад өөрсдөө нүгэ гарцсан гэсэн. За ингээд Richard гэртээ ганцаараа амьдрах болсноор гэртээ янз бүрийн амьтаа авчирч ингээд алдаг болсон. Ихэнх амтангууд нь туулай, муур, нохой байдаг. Тэгээ дараа нь нөгөө нэг доторх эргэтнгүүдийг гаргаж ирээд блендер тэгээд Coca-Cola-тай холж жагаад уудагч байсан гэдэг юм лээ. Ингэж уусан шалтгаан нь болохоор зүрхээ жижигрүүлэхээс хамгаалж байгаа гэсэн. Нэг өдөр Richard ингээд туулаалаад тэрнийхээ цусыг шприцээр авангуудаа өөрийнхөө биерүүнд тарсныг нь хүмүүс мэдээд 1976 онд Chase сэтгц мэдрэлийн эмнэлэгт хэвтдэг. Тэгэд энэ эмнэлэгтээ ирээд эмч ажилтнаа Richard-ыг Dracula гэдэг яг хооч өгсөн мөлий. Яа тэгэхээр амар тийм цус гэл тэгэнгүүт амар обсесд болчдөг одоо ингээл нүдэн томроод цусмас харангууд амар цусанд хайртай болсон. Тэгээ бас эмнэлэгт байхдаа 2 шувууны хүзүү хуглаад шууд цусыг нууж исэн мөн эмнэлэгт ажилтдаг нөгөө нэг therapy dog гэдэг чинь нөгөө хөрхий өвчтөнгүүдийн сэтгэл санаагийн засах зориулттай нохонууд тэдний цусыг бас л ингээд шприцээр ингээд нууцаар авч байгаа дөөрлөгөө тарьдаг байсан гэсэн. Ингээд Richard paranoid schizophrenia гэдэг онцтой болж эмнэлэгтээ хэдэн сар ингээд эмчилгээ хийлгүүлж агаад нийгэмд аюулгүй болсон ингээд 1976 оны сүүлээр эмнэлгээс гартсан билээ. 1977 оны 8 дугаар сард Richard-ыг
цагдаа нар нэг голын иргэн тэнд машинтайгаа гацсан байхыг олдог. Тэгээ цагдаа нар нөгөө нэг амар холоос хурдны зам дээрээс томруулдаг шилээр ингээ харсан чинь Ричард амар жолоожийн талд нь сууцал амар сонирн байгаа гэсэн гинэ. Тэгэл энэ одоо энэ нөхөр тэг голын иргэн тэнд машина гол руу оруулчаад юу хийгээд байгаа юм бол гэд тэдэн цагдаа нар очиод харсан чинь ингээ Ричардын бие нийл цус болцсон байсан. Бас машины уртлын суудал дээр цагаан төмпөн дотор нийл цус болцсон. Тэгээ тэр цус болцсон төмпөн дотор нь илэг байсан байгаа байхгүй. Тэгээ бас арын суудал дээр 2 буу, тэгээ баахан эрэгтэй хүний хувцснууд байсан. Тэрийн дээл цагтаа нар хараа шууд ингэ сандраал хүү юмж баг хүн алаад тавьсан байх магадaltaй маань гээд цагдаагийн газар дээр очиод нөгөө нэг энэ хиний цус байсны тестээр үтсэн чинь үнэний цус байхын тогтогдоод тэгээд яаж чадаагүй баривчлахгүй тэгээд явуулцдаг. Ричард тэгээд тэр үедээ Hillside Strangler гээд бас нэгэн цуврал алуурч нь маш их дунтсан байсан. Тэгэл тэр хүний ингээд байнгын мэдээгээр гарч марангууд уншдаг. Тэгэл ингээл амар би ч гэсэн ингээл хүн олж үцгэнсэн энэ төр гэл амар угаасаа л бүр багасаа л тэгж боддог байсан. Тэгээ тэр Hillside Strangler гэдэг хүнийг хараад бас амар ингээд сэтлэн төрж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ 1977 оны 12 дугаар сарын 29-нд Ambrose Griffin гэдэг эрэгтэй их нэртэйгээ цуг дэлгүүр орчоод дөнгөж гэрээхээ үүдэнд ирээд хүнсээ оруулаад зогсож байхад нь Ambrose ингээ буудаж алсан. Тэгээ зүгээр хажуугаар машинтай зурж байхдаа 22 калибр гэдэг буугаар ингээ буудаад унгаацсан. Дараа нь 2-7 хоногийн дараа нэг эмэгтэйг араас нь дагаж гэрт нь орох гэсэн боловч гэрэн цоочтой байсан болохоор за би ерөөсөө орж болохгүй байна. Амар тийм урилгагүй зочин шиг санагдаад энэ ч юм уу те одоо you're not welcome гэдэг штэ. Өөрөөсөө орж болохгүй. Тэгэнгүүтээ ингээ онгорхоо байшинтай хаалга байх юм бол намайг орж болно гэж бодсон гэж байгаа байхгүй одоо те би энэ дотор ороод юм мэдэж болно гэж ямар тийм мэдрэл муутай. Тэгээд тэр нөгөө нэг эмэгтэй азар амьдулсан. Тэгсэн чинь энэний дараа 1978 оны 1-р сарын 23-нд 22 настай 3 сартай жирэмсэн байсан Teresa Wall-ыг хогоо асах гэж гарангуут нь гүйж очоод тэгээд тэрийн Teresa хараад айсандаа нөгөө 2 гараа дээшээ хүзүүнийхээ хажууд өргөсөн чинь Ричард харж байгаа шууд ингээ буудцсан. Тэгсэн чинь бууныхын сум нь гарынхын алгаар нь дамжаад хүзүүг нь онсон. Тэгээд дараа нь шууд тухруу нь буудсан чинь хөрхий Teresa ингээд газар унцсан. Тэгсэн чинь дахиад очиж жагаад нүүрнийх нь хажуу руу дахиад нэг буудсан байхгүй. Дараа нь Teresa-г чирж аваад өрөөрөө нь гэрлүүн оруулсан. Тэгэд орой 6 цагт нөхөр Дэвид нь гэртээ ирэхэд нохоо нь ингээд амар айсан байдалтай байжсэн. Тэгэд эхнэрээ ингээд дуудсан боловч эхнэр нь хариу өгдөггүй. Эхлээд том өрөө рүү ороход гэрээр нийл хог болцсон байсан. Тэгээ бас гэрийнх нь хөгжим нь амар чанга хасаалттай байсан. Тэгээ хэвсэн дээр нэг хүн чирүүлээд өрөө рүү орсон юм шиг цусны тол байхыг нь хараад дагаад орсон чинь өрөөнд ингээд эхнэр нь доошоо хараад хөдөлгөөнгүй хөвтцэн. Тэгээ харин цамцсан дээшээс хөвгтцэн. Тэгээ төрсийг нь доошоо шагааныхын тэнд очицсан. Ерөөсөө л ингээ хүчндүүлсэн юм шиг байдалтай хөвтчихсэн гэсэн. Дээш нь харуулж байгаа хгүй тэгсэн чинь ингээ хутгаар ингээ хамаг биеийнх нь доторх эрхтнийг нь гаргацсан. Зүүн хөхний толгойг нь таслаад авцсан. Тэгээ бөөрийг нь гаргаж авангуудаа буцаад ингээ байрлуулаад тавьсан байсан. Илэг болон зүрхийг нь хид удаа амар ихээр ингээд хутгалцсан байсан. Тэгээ бас нөгөө бааны өрөөнд нь ороод харсан чинь нийл цус байснаас үзвэл Ричард цусыг нүүрэндээ болон гарандаа ингэж түрхэж байгаа дараа нь долоож молоогоод уусан байх магадaltaй байсан. Энэ нөхөр чинь нөгөө 10 жилтэй байхдаа нэг хэд хэдэн найз охинтой байсан байна л та. Тэгээд тэднийх нь нэг нь болохоор энэ Ричардыг ерөөс доотл нь ажилтгүй гинэ. Тэгээд ерөөсөө юм хийж явахдаа ингэж ажилтгүй тийм болохоор тэрнээсээ болоод амар ичдэг. Эмхтэй алсан хохирогчтой дандаа ингээд хүснийхэн дараа нэмж унтдаг байсан гэдэм бэлээ. Некрофилия гэдэм бэлээ амар шиж юм аа. Ингээд 4 хоногийн дараа 1-р сарын 27-нд гэрт 38 настай Evelyn Evelyn-ийн найз Meredith гэртээсэн. Тэгээ бас 22хан сартай дөнгөж 2 нас өргөж байгаа жоохон David гээд Evelyn-ийн ахих нь хүү. Тэгээ мөн 6 настай Meredith-ийн хүү Jason ингээд дөрүүлсэн. Тэгээд Jason найзандаа очих хэрэгтэйсэн байна л та. Тэгсэн чинь юусоо ирэхгүй болохоор найз нь Evelyn-ийг гэрт очиод тогшоход хинч хариулаагүй. Тэгээ бас гэрийнх нь цонхоор харсан чинь нэг сонин хүн яваад байгаа юм шиг санагдахаар нь шууд гэртээ очиод ээж автаа хэлдэг. Jason-ийн гэр ингээд хаалхад тайлахгүй байна гэдэг. Тэгсэн чинь нөгөө нэг хамгийн анх нэг залууг бууцсан дараа нь тэр
жирэмсэн эмэгтэйг ботсон. Эдгээр бүгдээрээ л ерөөсөө хоорондоо нэг хэдэн километрийн зайтай аллага болоодсан. Тэгсэн чинь цагдаа нар таалгаа тайлахгүй нэг сони юм болоод адилхан алуурчин байж магадгүй гэж бодоод шууд гэрлүү нь очиж байгаа байхгүй юу Эвелинэ. Тэгэл цагдаа нар хаалга онгойлгол эхлээл жижиг өрөөрөө ороход 6 настай нөгөө Джейсон толгойдоо 2 удаа буудалсан байсан. Тэгээ бас тусдаа гутлын мөр байсан нь нөгөө буудуулж өгтөө Воланы гэрт үлдээсэн мөртэй адилхан байсан. Тэгээ Meredith, Evelyn хоёр бас л ингээ буудуулсан байсан. Тэгээ цагдаа нар гэрт яг юу болсон, тэг хин яаж алуулсан болохыг мэдэх гээд ажиллаа хийж авах хооронд нөгөө жоохон хүүгийн аав нь хүүгээ хайгаад ирэхтэн цагдаа нар ингээ хэлж байгаа байхгүй. Тэгээ харамсалтайгаар танаа хүүгийн унтчихсан ор тэгээ тоглоом ингээ нус нийл цус болсон байна. Тэгээд ийм байхыг бодоход Ричард танаа хүү алчаа цогцыг нь өөрөө авч явсан байх магадaltaй гэдэг. Ричард энэ аллагуудыг хийчихэд гарч явахдаа Meredith-ийн улаан машиныг түлхүүр төрөвчтэй ингээ хулгайлаад авч явсан байдаг. Тэгээ машиныг мөрдөөд үцгэд Ричардын амьдардаг байсан байшинтай ойрхон парклсан байхыг мэддэг. Тэгээ бас нөгөө холбооны мөрдөх товчооныхан FBI-ийн ямархуу хүн алсан бэ гэх нөгөө профайл гаргадаг штеп. Тэгсэн чинь 20 настай ийм туранхай архинд орсон, эсвэл харт амхинд онцсон, эсвэл хоёуланг нь хэрэгэлдэг, ганцаараа амьдардаг, мөн өдрийн цагаар бууга бариад явдаг, нийл цус болсон хувцастай өдөр явхад одоо хинч харсан намайг хамаагүй гэж боддог хүн, бас тэгээд урд нь ямар нэгэн хэрэгээр загтаад баригдчихсэн. Тэгээ бас сэтгц мэдрэлийн маш хүнд хэлбэрийн өвчтэй хүн байх гэсэн таамаг гаргахтай юм лээ. Тэгээ цагдаагийнхан бас тэр ойр хавийн гэрчүүдээс ингээ мэдүүлэг авахад 20 гаруй настай туранхай хүн бас улбар шарунгийн хүртэхтэй тэр нь цус болсон байх магадaltaй гэж хэлдэг. Ричардын аман зургийг ингээ гаргуулаад тэр ойр хаваар гээд тавьсан байгаа байхгүй иймэрхүү хүн ингээ хүн аллаа яваад байна гэд. Дээрээс тэр нөгөө ойр хаваар нь Ричард аллах хийгээсээ өмнө хүмүүсээс ингээ бууны сум байна уу гэд хөршөөдөөс амар их асуусан. Бас бууга ингээ дил барьж явахыг маш олон хүн харсан болохоор цагдаа нар Ричардыг ер нь л их амархан олт юм бэлээ. Тэгээ яаж болсон бэ гэхээр Ричард хүнсний дэлгүүрийн гадаа 10 жилийнхаа ангийнхаа охинтой таарад иймэртэй байна л та. Тэгсэн чинь ангийнхан охин Ричард ингээл амар нэг юмнаас айсан ингээ амар хай болцсон юм шиг амар л их сонин надтай яриадсэн гэд. Тэгэнгүүт нөгөө эмэгтэй чинь дэлгүүр орчоо гарч явжсэн чи Ричард араас нь дагаад тэс нөгөө эмэгтэй чинь шууд ингээл гүүгээл машин руугаа ороод хамаг хаалга цонхоо хаангуудаа гэрлүүгээ цогтож явж чадсан. Тэгээ ингээ мэдээ үзээ суужсэн чи Ричардын зураг ингээ мэдээгээр гарснаар нөгөө ангийнхан охид нь цагтаад мэдэгдэж Ричард баригддаг. Яг ингээ тэр үедээ Ричард улбар шоронгийн хүртэг мөртөгтэй явж исэн. Тэгээ дээрээс нь хөмсөжсэн гутал нийл цус олцсон байсан гэсэн. Тэгээ цагтаа нар ингээл асууж байгаа байхгүй. Тэрийг ингээд алсан уу гэсэн чинь ерөөсөө би аллаагүй. Би жоохон бахтай нэг хідэн нохоол алснаас өөр юм алаагүй энэ гэж хэлдэг. Тэгээ бас мөрдөгчд Ричардын гэрт орсон чинь Ричардын гэр нь ингээл нийл цус. Яг л ингээл гахаа ороо амар муухай. Тэгэнгүүт блендерт хүний тархийг няцлаад ийцэн заяа. Тэг хитэн шингийн юмтай холцсон байсан. Тэгээ бас дээрээс нь аяг, тавг, халбаг, сэрээ одоо бүх л зүйл нь гэрт одоо юу гэдэг те бүгдээрээ цус олцсон байсан. Ричардын гэрээс Meredith-ийн төрөвчийг бас 22 калибргээ бууныхын гэрчлэгийг нь олоод тэр гэрчлэгэнд 12 дугаар сарын 29-нд тэр бууг нь авсан байхыг нь олдог. Тэгээ нөгөөний хөрхий 22 сартай Дэвид гэд хүүхэд байсан ш. Тэрний цогцыг 3 сард нэг сүмийн гаднаас нэг жижигхэн хайрцаг дотор ингээ мөчлөөд хийсэн байхыг нь сүмийн цэвэрлэгч олдог. Толгойг нь тасалсан тэгээ их биеийг нь ингээ тасалсан байсан. Тэрээс нь хамаг хавраг энтер нь хугарсан байдалтай болцсон. Жоох хүүхдээ эхэлж буудчаад тэгээд буудсныхаа дараа ингэж мөчөлж алсан маань гэдэг тогтоогддог. Ингээд шүүх хурал 1979 оны 5 дугаар сарын 8-нд болж Ричардыг 6 хүний өхөлт буруутай гэж цаазаар авах ял өгдөг. Энэ үнэ цаазаар авах ялыг авсан шоронгийн хоригдлууд чинь амар удаан хүлээдэг ш. Цаазаа тэгсэн чинь нөгөө шоронгийн хоригдлууд нь Ричардыг хийсэн эргээс нь болж Ричардаас ингээд маш их айдаг байсан. Тэгээ тийм болохоор боломжтой болтвол Ричардыг ингээд амиа оролцохоо гэж хэлдэг байсан мэн л да ингээд толгойг нь угаах гад. Тэгсэн чинь Ричард одоо тэрэнд нь ороод цаазын ялаа хүлээж авахтаа хэдэн 7 хоног цуглуулсан депрессний эмээ ууж өгсөн байт юм лээ. Тэгээ бас Ричард алсан хүмүүсийн зогцсноос жижигнэр бинээс нь мах захыг авч мавчаа блендерт хийж агаад смуди хийж уудаг гэсэн.
би энд нь сайн гээд амар шижгийн. Тэгэл юм бэ тий. Энэ гэхдээ бүр амар алуурч байна. Харин тийм амар 3 сарын 18-ны дугааруудаа яг энэ 7 хоногт бас нэлээд амар дарк хэрэгүүдийг ярьлаа. Сэтгэл санаа зүгээр өстэй манайхан. Тиймэрхүү ер нь амар хэрэг сонсчоод тий одоо уншчаад ч гэдэг юм уу. Бас аль болох нөгөө жоохон гэгээлэг юм дээр баланслал бас зүгээр бах тий. тийм шүү дээ. Би одоо хоёлаасаа ингээд 8 өдрийн crime ирсэн бол би одоо зүгээр дараа 7 хоног чингоо солонгос K-drama үзээ суучин за. Disney Plus-ийн нөгөө нэг Ariel Mariel интер үзэхгүй бол. Би сүүлийн үед нөгөө туртаа кино минутаа үзэж чадахгүй маргаашаас өнөөдрөөс эхлээ сайхан үзье гэ бүм баяр. Харин тийм. Тэгээ дахиад илүү сонсхийг хүсэх юм бол subscribe дараарай. Тэгээ нөгөө notification-ыгаа бас on гэхгүй бол хичнээн subscribe дарсан ч гэсэн нөгөө нэг шинэ видео орсон оргоо мэддэгдэхгүй юм билээ шүү. Бид хоёрын нөгөө Dark MB Facebook хуудасаа яг түр хугацаанд хаацсан байгаа. Тэгээд яг энэ дээр хүмүүс нэг юус орж ирэхгүй, яг идэхгүйсэн тэгэхээр Instagram-аа төлхөө ашиглая гэж шийдээд манай Dark MB-гийн Instagram-ийн description доор оруулж ий линкийг. Тэг хүсвэл бас ороорой. Apple Podcast дээр бас оруулах байгаа амар их ажил болт юм билээ. Тэгээд одоохондоо түр зүр YouTube-ээрээ сонсож байгаарэ. Тэгээд айгүй олон дугаараад байгаа болохоор оруулж хэмжихгүй. Гэхдээ бид хоёр завтаа болохоор бүгдийг нь оруулахыг бодно. Тэгээд түрдээ бол яг YouTube-ээс сонсож байгаарай. Тэгээд бид хоёр бас энэ богино дугаарууд гэж хэлж байгаа ч гэсэндээ бас тухайн хэргийнхаа бараг бүх дэтейлүүдийг оруулах гэж хичээж байгаа. Тэгээд зарим эргүүд нь илүү дэтейлтэй эргүүд байна. Заримд нь бараг байхгүй. Тэгээл янз ер нь аль болох бүгднийг нь оруулж ярьж байгаа. Тэгээд дараа 7 хоногийнхоо 4-р өдөр бүр илүү дэтейлсэн урт дугаараа оруулах болно. Тэгээд та бүхний хүсэж байгаа дуу маань ч гэсэн урталт нь явах байгаа шүү. Харин тийм. Тэгээ нөгөө богино дугааруудын бит хоёр зүгээр алхасдаг юм чинь болохоор одоо тий тэр цэцэрлэгт дээдээ явж исэн 12-т одоо нэг ангийнхаа охинтой нэг хальт нэг сармар үерхчээ салцсан тий ерөөсөө хэрэгтэй холбогдлгүй юмнуудыг л алхасчдаг байхгүй юу. Тийм болохоор яг ингээд хэрэгт холбоотой бүх юм яриад явдаг. Тэгээд бит хоёрыг дэмжиж сонгоо сонсож байгаа та бүхэнд баярлалаа. Тэгээд дараа 7 хоногийнхоо дугаараар уулзцгаая. За баярлалаа.